За сайн байцгаана уу манай сонсогчдоо. Маш удаан хугацааны дараа бид хоёр иргэн подкастт ирсэн байна. Тэгээ сайн сууцгааж яваа. Сонин сайхан юу байна та? Тэгээд за маш удаан хугацааны дараа буюу баг хэдэн сарын дараа юм 6 4 5 сарын дараа. За ирлээ. За энэ дугаараараа болохоор зэрэг бид хоёр маань та аль улирал төрсөн бэ? Тэрнээс нь шалтгаалаад ямар зан чанартай байх вэ гэдгийн тухай ярих болно. Энийг болохоор зэрэг бид хоёр нэг номноос бэлдсэн. За тэр ном нь болохоор зэрэг The Secret of the Birthdays гэдэг ном. Secret Language of the Birthdays гэдэг нэлийн сонирхолтой агуулгатай номноос ер нь бэлдсэн. За уламжлалаа хэлэхэд болохоор зэрэг хоньны ордны мандалттай байна. За нар маань болохоор зэрэг хилэнцээ орд байна. За сар маань болохоор зэрэг мэлхийний орд байна. Дээрээс нь бод ухарч эхэлж байна өнөөдрөөс. Тий, өнөөдрөөс эхлээд стейшнери болж байгаа гэсэн үг. Тэгэхээр будын буцалт эхэллээ. Бид нар ч гэсэн буцаж ирлээ гэдэг шиг. За тэгээд буцаж ирлээ. Та бүхэн маань болохоор зэрэг яг ямар улирал төрсөн бэ гэдгээ яаж мэдэх вэ гэвэл одоо энэ ярих подкастын хувьд 3 сарын 21-ээс эхлээд хавар эхэлж байгаа гэсэн үг. Яг Монголын хувьд болохоор зэрэг цагаан сараас хойш хавар гэж тооцдог. Гэхдээ яг энэ номон дээр болохоор зэрэг 3 сарын 21-ээс эхэлнэ гэж байгаа. Яг Western Astrology буюу энэ барууны зурхаад ерөөдөө ихэвчлэн 3 сарын 21-ээс эхлээд хавар эхэлдэг. Яг Европ төвтэй болохоор тэгж байгаа. Яг Австрал, Бразил гэх мэтчлэн урд одоо дэлхийн бөмбөрцгийн урд туйлд байдаг. Урд өргөрөгт байдаг. Улсууд маань 9 сарын 21-ээс эхлээд хавар эхэлдэг гэсэн үг. За тэгээд 3 сарын 21-нд болохоор зэрэг та бүхэн мэдгэтчлэн яг өдөр шөнө тэнцдэг. Тийм ч болохоор хаврын улирал эхэлдэг гэж үздэг. За хавар нь ерөөдөө бол дахин төрөлтийг бэлэгддэг. Хаврын улиралд яг өдөр нь уртсаад шөнө нь богиносч эхэлдэг. За тэгээд ерөөдөө бол зурхаа улирлын хамгийн ихний улирал бол хавар юм аа гэсэн үг. За тэгээ хавар нь яг өөрөө өсөлт болон цэцэглэлтийн үе бөгөөд одоо хаварчин дулаараа цасыг хайлуулад хүүхднийг үргээгээд тэ шөнө нь арай илүү нэг юм дулаахан болж эхэлдэж штэ. Амтд ичэнээсээ гарч эхлээд. Тэгээд хаврын улиралд болохоор зэрэг хонь, үхэр, ихэр гэсэн 3 орд ордог. Тэгэхээр та бүхэн яг энэ 3 ордонд төрсөн болвол хаврын улирал төрсөн гэж үзэж болох нэ. Тэгээд энэ 3-ыг болохоор зэрэг гурвуулангийн дотоод гаргууд өдөрддөг. Дотоод гаргууд гэдэг маань ерөөдөө яг хувийн гаргууд тий. Хувийн гаргууд буюу нартай ойрхон гаргууд л гэсэн үг л дээ. За тэгээ хоньыг болохоор зэрэг ангараг, үхрийг сугар, ихрийг бууд гэсэн 3 гариг өдөрдөж байгаа. Энэ 3 маань гуруула маш хурдан хүртэлгүнтэй. Тийм гаргууд байгаа. За тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь хүний насаар 7 жилийг нэг ордтой зүгэрлдэг байхгүй юу? Тэгэхээр энэ 3 орд маань тгээс 21 насыг хамарна гэсэн үг. Тгээс 21 наст хүн яадгүй илүү гэдэг тав залбаатай шин одоо амьдралд хөл тавиад 21 жил болж байгаа. Харин тий илүү нөгөө нэг цэцгэлж ихэлдэж штэ. Одоо цэцэг цэврүүний нас өсөж эхэлдэг шүү дээ. Тэгэхээр тийм ч болохоор яг хавар болон тгээс 21 нас нь энтэй холбоотой байгаа. Эхний 3 орд мань ч гэсэн энтэй холбоотой гэсэн үг. Айгүй юм холбоотой байгаа. За тэгээд бас нэг зүйл нь хавар бүх үрийг ингэ соёолуулдаг. Нөгөө хавар юм уу ингэж таарч эхэлдэг юм байна. За тэгээ байгаль дэлхийн ерөөдөө илүү үзэсгэлэнтэй болж эхэлдэг юм байна. За тэгээд мөн бас нэг зүйл нь хавар болон хүний 21 нас хүртэлх зүйл нь өсөж дэвчихтэй буюу бие физиологоор өсөж дэвчихтэй илүү нөгөө холбогдоод байгаа. Оюун ухаан гэхээс илүү ингээ бие физиологоор илүү ингээ одоо өсөж дэвчдэг. За хавар төрсэн хүмүүсийн зан чанарыг хэлэх юм бол амьдралын төлөөх урам зориг маш ихтэй. Аливаа зүйлийг эхлүүлэх эрч хүчтэй.
За амьд үлдэх болон дасан зохицох чадвар сайтай дотгошоогоо илүү гэхээсээ илүүтэйгээр гадагшаага чиглэсэн байдаг. Тэгэхээр introvert гэхээсээ илүүтэйгээр extrovert гэсэн үг. Яг илүү гадагшаага илүү хүмүүс рүү чиглэсэн байдаг гэсэн үг. За тэгээ хүрээлэн буй орчинд ихээхэн нөлөө үзүүлж чаддаг. За тэгээд аливаа нэгэн ажлыг дуулууртай хийх эсвэл тууштай хийх чадвар нь тэмч сайн биш. Яг хүний одоо ингэрээ тэгэрээ гэж хэлэхэд ерөөсөө дуулууртай яг ингээ хийчин гэсэн үг бол бас их биш. Яг л энэ хүмүүс яг өөрсдийнх нь эрх чөлөө айгүй их чухал байдаг. За тэгээд хавар төрсэн хүмүүс ерөөдөө бол юу бодож байгаа, юу мөрөөдөж байгаа, юу хийж байгаагаа бусдад хуваалцах дуртай байдаг. Бусдад хэлэх дуртай байдаг. Тэгснээрээ бус хүмүүсээс магтааш сайшаал авах маш их дуртай байдаг. Одоо ингээд би ингээд ингэсэн штэ гэдэг юм. Хөөх тийм үү чи ингээд ингэсэн ямар амир одоо мондог юм бэ? Авьяастай юм бэ? Чадвартай юм бэ гингүү тэнд нь магтал сайшаалтан дуртай. Гэтэл ингээд байж ин л гэсэн үг л дээ. За тэгээд эрхчлөлтөд байх хүсэл маш их юм. Ихтэй. Тийм ч болохоор ямар нэгэн зүйлийн одоо хязгаарлалт тавиад одоо чи ингэж болохгүй тэхгүй гэдэг юм бол ямар нэгэн тийм хариу үйлдэл одоо үзүүлэх нь маш их муугар хариу үйлдэл үзүүлэх гэсэн үг. Одоо жишээлбэл айгүй зөрүүд болдог ч юм уу те. Хязгаарлаад байх тусам тэрийг нь хиймээр санагдаад зөрүүд болдог гэсэн үг. За тэгээд ерөөдөө бол хавар төрсөн хүмүүс дэлхий дээр уул мөрөө үлдээх хүсэл ихтэй байдаг. Тийм ч болохоор үлдээж бас чаддаг. Одоо илүү дэлхийн ертөнц буюу гадагшаагаа чиглээд шүү дээ. Цаашаа гэд ингээд нийгэм гэд яг өөрийн хүн гэхээс илүүтэйгээр гадагшаагаа илүү нэг чиглээд байгаа л гэсэн үг. Тэгэхээр энэ маань яаж ийнэ гэхлээр яг 0-21 насны үед яг дотоод хүн гэхээс илүү нэг илүү гадаад бие физиологи нь ингээд өсөж дэвждэг шүү дээ. Тэгэхээр тэрнтэй бас яг холбоотой гэж бас их номон дээр бичсэн байсан. За тэгээд нэлээгийн хүүхэд чиг зантай гинэн итгэмтгий тийм төлөлгөөгүй аливаа ямар нэгэн зүйлийг төлөлж хийдэггүй төргөн ууртай бас төвчээргүй тэгээ ерөөдөө маш их юм өөдрөг учраас гутран үзэлт дургу хүмүүс байдаг юм байна. Хавар үйлрэл төрсэн хүмүүс. Тийм тэгээд ингээд бодонгууд астрологоос хоньны ордноос эхлээд ер нь л тэг нас мас гэж явдаг шүү дээ. Тийм тэгэхээр тэгээс 21 наснд чинь угаасаа хүмүүс аль болгол өөрийнхөө туршлагаар ингэж амьдрахыг илүүд үздэг. Хүний заасан зөвлөгөө дахаас илүү өөрөө бүгдийг нь одоо туршиж үзье, алтий, оны гэсэн нэг тиймэр сэтгэлзүй тэгээ тиймэрхүү хүмүүс тийм ихтэй байдаг гэж би бодож байна. Тэгээ хаврын үйлрэл төрсэн хүмүүсийн ерөнхий зан чанар гэдэг ингэ хэлсэн шүү дээ. Тэгэд ерөнхийдөө маш их юм ихэр яг бас байгаа тий. Ихэртэй жоохон төстэй гэхдээ илүү юм хоньтой төстэй юм шиг санагдаад байсан надаа. Хаврын үйлрэл гэсэн чинь. Яг үхэртэй яг нэг жоохон яг ингэ төстэй тэрнээс илүү ингээд хаврын үйлрэлийн ерхий шин чанарыг ингээ аваад үзэх юм бол ихэнх нь яг хоньны үйл ордог байхгүй юу? Тийм. Би бас яг хавар гэхээр хонь л батгдчих. Ер нь амар гин тайлган зүрүүд өөрийнхөө өдөр үзэлтэй нэг төлөөлөгч нь хонь юм шүү те. Харин тийм илүү ингээ төлөөлж байгаа хонь юм шиг л санагдлаа. За тэгээд хаврын үйлрэл нь яг өөр зөн совинтой холбогддог. Тэгэхээр энэ үйлрэлд одоо төрсэн хүмүүс илүү зөн совин сайн байдаг гэж ойлгож болно. Эсвэл яг нөгөө зөн совингоор шийдвэр гаргадаг ч юм уу те. Ямар нэгэн тийм зөн совин яг энэ хүний амьдрал чухал мөлөө үзүүлдэг л гэсэн үг өөрхөн зөн совин. Эгөө сонирхолтой байгаад яг яагаад зөн совин гэж байгаа вэ гэвэл яг хүн чинь дөнгөж төрөөд шууд оюун ухаан бодлороо за би ус уйдаа гэл ямар тэхгүй шүү дээ. Тэгэл ингээд зүүн сонгоор л ямар нэгэн зүйл инстинктээр л ингээд уйллал гэл би ингээд байна гэдгийг хэлж чадахгүй учраас тэгэл уйлж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгэл ингээд зүүн сонг гэдэг нь яг өөрөө аливаа нэг ямар нэгэн нөгөө аюул занал ирэхэд тэрийг инстинктээрээ давж гарч байгаа гэдгийг л одоо илэрл юм да. Илэрлөө. Тэгэхээр за хавар төрсэн хүмүүс байвал өөрсдийнхөө зан чанарыг бас хуваалцаарай. Хэрвээ хонь өхөр ихэр энэ ордны хооронд төрсөн хүмүүс байвал бас бусад
одоо өвөл төрсөн найзтаас ч юм уу тий ямар ялгаатай байна гэдэг бас нэг сонирхоод хараад үзвэл зүгээр хаа гэж бодож байна. За дараагийн үйлрэл нь болохоор 100. За 100 болохоор ерөнхийдөө сэтгэл хөдлөлттэй маш холбоотой тийм үйлрэл юм байна. Тэгэхээр 100 ер нь бол бидний мэдчихчлэн өдөр нь болохоор шөнөөсөө илүү урт цагаар байдаг. Тэгэхээр өдрөө урт нь багасч идэг. Тийм. Эгөөс юм эсвэл яг та бүгд ойлгож магадгүй яг өдөр нь шөнөөсөө урт гэхдээ өдөр ирэх тусам өдрөө урт нь багасж байгаа л гэсэн үг. Тийм. 6 сарын 21-нд нар буцаад тэгээд тэрнээс хойшоо нэг минутаар нар жаргах нь 9-10 жаргацдаг байсан бол тэгэл наашлал нэг 7 молол орол тий. Тэгээ явцдаг тий. Тэгэхээр бас сонирхолтой. За тэгээд зуны улиралд яг хавар ямар нэгэн зүйл эхлээд байгаа шүү дээ тий. Үр соёлол байгаа гэсэн үг шүү дээ. Тэр нь илүү хөгжиж ирдэг гэсэн үг. Одоо ямар илүү үндслээд тий. Илүү ингээд үр шимийг аваад тэгж ирдэг гэсэн үг л тий. За зуны улирал нь бас яг өөрөө амралт зугаалгын цаг үе. Дэлхийн ертөнцийн гоо үзэсгэлэн илүү төвлөрж ирдэг. Илүү үзэсгэлэнтэй болж ирдэг. За тэгээ бусад улирлаас илүүтэйгээр зуны амьдрал илүү амар байдаг. Илүү амгалан байдаг гэсэн үг. Яагаад гэвэл нөгөө халуун дулаан өвлийн хахир хүүтэн биш тий. Ямар нэгэн тийм хүүтэн зүйл ерөөсөй байхгүй болохоор илүү амар байдаг гэсэн үг. За тэгээд зуны улиралд ордог 3 орд нь яг өрөө мэлхий арслан охин 3 юм аа. За тэгээд энэ 3 орд нь яг 21-ээс 42 насны үеийг хамардаг. Яг энэ үед болохоор зэрэг хүн хувийн талаас илүү өсөж хөгжиж цэцгэлэж одоо ирдгэлтэй мөн бас яг үрждэг гэсэн үг. Гэр бүлтэй бол. Тийм. Тэгэнгүүт яг сая хэлсэн шүү дээ. Хавар ихэлсэн шинэ амьдралыг илүү хөгжүүлдэг гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр хавар ихэлсэн буюу яг 0-21 насны үеийн амьдралыг илүү хүүхэн талаас өсөж хөгжөөд тэгээд өөрийгөө хөгжүүлэхээс гадна гэр бүлтэй болж хөгжиж байгаа л гэсэн үг. Ойлгож байна уу? Би чамдны хавар ойлголоод байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тиймэрхүү гэсэн үг. Тэгээд хүн илүү төлөвш ирдэг. Тэгээд хавар болохоор зэрэг хүн ухамсаргүй оюухан болон зөн сонгороо удирдуулж исэн болвол одоо бусдыг мэдэрч эхэлдэг гэсэн үг. Одоо зуны улиралд төрсэн хүмүүс. За тэгээд зан чанар нь гэх юм бол хавар төрсэн хүмүүсээс илүү сэтгэлгээтэй шүүмжлэгч байдаг юм байна л да. Гэхдээ яг хэдэн шиг уран зоригтой. Гэхдээ ингэ шүүмжилдэг гэсэн үг. Нөгөө боёг юм гэдэг шүү дээ. Ингээ харцсан. Нэг юм байдаг да. Ямар ч гэсэн олуулт доор тавья болохгүй л одоо яа гэх үү. Тэгээд эдгээр хүмүүсийн яг ирчүүчин шинийг эхлүүлэх гэхээс илүүтэйгээр ихэлсэн тэр зүйлийг үргэлжлүүлэх дээр илүү ингээд анхаарал нь одоо төвлөрдөг гэсэн үг. Тэгэхээр одоо хонь нөхөр ихэр ямар нэгэн зүйл эхлүүлээ гэхэд мэлхий арслан охин 3 тэрийг үргэлжлүүлээд аваад явна гэсэн үг л дээ. За тэгээд ийм ambivert гэж ярьдэн шүү дээ. Одоо extrovert бол introvert хоёрын холимог. 50% гадагшаа, 50% дотгошоо. Тийм шин чанартай гэсэн үг. Дотгошоогоо бөгөөд гадагшаага. Гэхдээ ерөөхдөө бол их хвчлэн мэдрэмжэндээ тулгуурлан шийдвэр гаргадаг. За тэгээд эдгээр хүмүүс нь бусдад туслах, тэдэнтэй холбогдох гэсэн ийм инэрэнгүй сэтгэлтэй байдаг юм байна. Сайхан сэтгэлтэй гэсэн. За тэгээд зуны улирал төрсэн энэ хүмүүс нь зөвхөн хүмүүстэй төдөггүй одоо ажиллаж байгаа ажил, хүрээлэн буй орчныхоо одоо сэтгэл хөдлөлийг мэдрээд ойлгоод тэдэнд туслах тийм одоо хүсэл ихтэй байдаг юм байна. За тэгээд гэж өөрөө зам төрчлөө. За тэгээд зуны улирал төрсэн хүмүүс нь яг өөрсдийнхөө одоо хувь нэмрийг өөрсдийнхөө одоо зан чанарыг дэлхийд даяар ингээд зарлаад тэгээд ахыг нэг юм хүсдэггүй, харуулахыг нэг юм хүсдэггүй. Аандаа л одоо заавал ингээл те мод цэцэг ургаж явах та нэг гоё
би ургаж ин шүү гэж хэлэхгүйгээр нэг гоё ургацсан байдаг шиг тий. Аяндаа л нэг тийм гоё сэтгэлийг төгжиждэг хүмүүс юм уу та. Тэгэж мэд. Ерөөдөө бол нэг амар үнэлэгдэхийг үнэлэгдэхийн одоо хүслэн болоод байдаг үл гэсэн үг. Үнэлэгдэх гэхээсээ илүүтэйгээр зүгээр л бусдад үйлчлэх, тэдэнд цаг заваа зориулах нь тэдний хувьд арай үнцэнтэй байдаг гэсэн үг тий. Ерөөдөө бол зуны хүмүүс бусдад хэрэгцээтэй хүн байхыг хүсдэг. Тийм. Юу сонирхолтой байгаад. За тэгээд зам болохоор зэрэг сая хэлсэнчлэн сэтгэл хөдлөлтөй холбогдож байгаа тий. Сэтгэл хөдлөл гэдэг нь яг өөрөө одоо emotional гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр эдгээр хүмүүс яг emotion буюу бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх дээр нь илүү анхаарлаа төвлөрүүлдэг юм байна. Мөн басгүй яг 21-42 гэдэг чинь яг нөгөө emotional maturity гэж ярьдэн шүү дээ. Тэрний яг илүү төлөвшлийн үе юм уу да тий гэж яг бодогдож байна. Тэгээс 21 наснд илүү өөрийгөө анхаарал явж исэн бол 21-42 насны хооронд илүү гадаад оршийг анзаараад би энэ хүмүүстэй уусаж амьдрах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу тий. Харилцан ингэж ойлголцож амьдрах хэрэгтэй юм байна. Тэгээд ингээ ордуудын нас харахаар амар тийм хооронд давцалтцсан, үйлрэлт давцалтцсан тийм шин чанарыг үзүүлж байгаа нь бас айгүй болж байна. Яг арслан бол авцалтай үгэж магадгүй л ингэхгүй. Арслан гайгүй штэ. Арслан яг нөгөө юун дээр л одоо үнэлэгдэхийг хүсдэггүй биш. Үнэлэгдэхийг хүсдэг болохоор яг энэ дээр л авцалтай гэсэн. Тэрнээс сайхан сэтгэлтэйг хувьд бол сайхан сэтгэлтэй. Охин ч гэсэн бусдад үйлчлэх дуртай. Одоо мэлхий ч гэсэн адилхан. Тийм байна. За тэгээд манай Арслангийн ордынхан тэгээд уурлаад ороод ирдэг шүү. Тийм ээ. Арслангийн ордынхан сайдаг шүү. Арслан ийм биш шүү гэдэг. Тэгээд ер нь жишээ авч л ярьж байгаа жишээ юм байна. За дараагийн үйлрэл маань болохоор намар байгаа. За намар болохоор ерөнхийдөө 5 метр хувийн чиглэл рүү хандсан тийм үйлрэл гэж хэлж болно. За тэгэхээр намар төрсэн ордууд гэх юм бол мэдээж Жинлүүр, Хилэнц, Ном гэсэн юм 3 ордууд орж байгаа. За яг Ном чинь нэг 12 сарын дунд хүртэл явдаг ч гэсэн яг ерөнхийдөө бол астрологийн югаар бол намар гэж өвчж байгаа. Тэгэхээр яг Номын ордынхан бол үл бол биш гэд ер нь ойлгочих хэрэгтэй. За тэгээд намар бол мэдээж ойлгомжтой. За хавар тариалсан, зун сайхан ургаад боловсралцсан тийм одоо үр жимснийхээ ургацыг нь хурах тэр нэг цаг байдаг. Тэгэхээр намраас эхлээд ерөнхийдөө өдөр нь багасаад шөнө нурцдаг. Тийм гэгээтэй өдөр илүү их багасаж шөнийх нь харанхуй тийм шөнө нурцдаг гэсэн үг шүү дээ. За тэгэхээр мэдээж зунаас үргэлжлээд намрын үйлрэлийн энэ үе цаг мөч болохоор насны хувьд бол 42-оос 63 нас гэж байгаа. За ингээд та бүхэн бодох юм бол 42-оос 63 насны хүмүүс ерөнхийдөө л одоо 42 хүртлээр амьдралдаа хийсэн, бүтээсэн зүйлсийнхээ үр шимийг хүртэж хураах тийм үе цаг үе байдаг. Ерөнхийдөө дийлэнхтэй шүү дээ, тий. Ихэнх хүмүүсийн амьдралын дунджаар үзэхэд бол хөдөлмөрийн одоо тэр олон жилүүдийг их хөдөлмөрлөөд өөрийн гэсэн зүйлсийг бий болгоод гэр бүл үр хөвгттэй болоод буцаад тэр үр хөвгтүүдээсээ одоо ямар хөвгт хүмүүжүүлсэн ямар гэр бүлтэй болсон тэднээсээ буцаад ад жаргал сайхныг авдаг ч юм уу эсвэл бизнестэй ол урт хугацааны бизнесийг нь хөгжүүлж авсан тэр зүйлээсээ буцаад ашиг шимээ хүртэх ч юм уу тий. Яг тиймэрхүү зүйлсийг илэрхийлж байгаа нэг намрын үйлрэлтээр таарж байгаа. За тэгээд 42-оос 63 насны хувьд буюу Жинлүүр, Хилэнц, Ном гэдэг жаа шүү дээ. Тэнгүүд намрын үйлрэлт болохоор зэрэг ихэвчлэн бүх зүйл ингээ удаашраад эхэлдэг шүү дээ. Тэмч болохоор яг хувь хүний өсөлт нь бас яг удаашрна гэсэн үг. Одоо physically буюу физиологийн нэг өсөлт нь удаашрна. Тэгээд эрч хүч ч гэсэн жоохон багасч ирдэг. Тэр нь ч гэсэн ерөөдөө намрын үйлрэлтэй тунд өгч байгаа. Яагаад гэвэл намрын үйлрэл нөгөө навч цэцэг ингэ шарлаад ундаг.
тэрнтэй адилхан яг хүн ч гэсэн яг 40-оос 63 наснда илүү өсч өчгөө. Тэгээ ирч өчгөө гэдэг нь одоо жоохон муухай хэлчихлээ. Ирч өчин жоохон ингээд удаашраад муудаад ирдэл гэсэн үг л тээ. Тэгээд энэ үед харин эсэргээрээ би гэхээсээ илүү одоо ухамсартай сэтгэлгээ, шүүмжлэлт сэтгэлгээ, мэдлэг, боловсрал илүү ингээд хөгжөөд ирдэг гэсэн үг. Философийн одоо шин хандлагууд илүү бодож ирдэг гэсэн үг. Тэгэхээр одоо энэ амьдралдаа би яг юу хийсэн бэлээ, яасан бэлээ гэдгийг ингээд эргцүүлэх. Тэр зүйл нь илүү 40-оос 63 наснд болдог гэж ойлгож болно гэсэн үг л дээ. За тэгээд намар төрсэн хүмүүсийн зан чанар нь ерөөхдөө бол гадаад орчноо илүү хянах хүсэл ихтэй. Өөр би гэхээсээ илүү гадаа юу болж байна, гадаад орчинд юу болж байна, гэр бүлд юу болж байна, ажил дээр юу болж байна, тийм нийгэмд юу болж байна гэх мэтчлийн зүйлсүүдийг илүү ингээ хянах. За арай нийгэм рүү орохгүй. Нийгэм арай өвөл рүү орох. Нийгэм бол арай өвөл рүү орно. Яг намар бол илүү гэр бүл, ажил гэд илүү нэг юм ойр дотны зүйлээ хянах. Гэрлэлт. Тийм. Ордуудаар нь бодоод үзэхээр жинлүүр хилэнц ном чинь ерөөхдөө өөрөөсөө бусад хүмүүс шүү дээ. Одоо жишээл жинлүүр дээр партнер буюу одоо хамтрагчаа гэр бүл босон хүний ч гэдэм үү. За тэнгүүд тэр хүнтэйгээ холбоотойгоо гадаад орчин ертөнц гэд чинь ном болоо явчихна. Илүү их одоо дэлхийг танин мэдэх тэ одоо өөр шимийн хувараалт дууссан бол өөрийгөө энэ цаг мөчид бүгдийг хөгжүүлж дууссан бол дараагийн шат руу буюу дэлхийг танин мэдэх тэр үйл явц руугаа илүү нээлттэй болж ирж байна гэсэн үг. За тийм. Тэгээд ямар нэгэн зүйлийг эхлүүлэх гэхээс илүүтэйгээр эхлүүлсэн хөгжүүлсэн зүйлийг засварладаг хүмүүс гэсэн үг. Засварлах тал дээр илүү хамгийн сайн. За тэгээд намрын улирал төрсэн хүмүүс нь 100 эсвэл хаврын улирал төрсэн хүмүүсээс илүү дотогшоогоо илүү дуугу бодлоготой тийм байх одоо хандлагатай байдаг. Яг гоо энэ номын ордонд жоохон яахгүй байж магадгүй. Гайг штэ ном. Номын улирал бол илүү гадагшаагалтай. Гэхдээ намар гэд хэлэхээр ерөөдөө бол намрын улирал чинь нэг юм философик юмнууд амар бодож модод байдаг тийм. Миний амьдралыг юу болгох вэ? Иргэцүүлж ухааруулаад яг ингээл бүх зүйл яг ингээл 100 болохоор зэрэг аюу ингээл зуныгаа мэдрэл аюу ингээ баяр хүртэж гарч армаар өдөр болгон гарч армаар санагддаг оо. 100 болохоор шүү дээ. Тэгсэн чинь намар гэсэн чинь зүгээр л яг ингээд за амьдрал яг юу болоод байна, яагаад байна, нийгээд байна гэ тэ. Аюу нэг тиймэрхүү зүйлс илүү бодогдоод эхэлдэг. Яагаад гэвэл нөгөө жил дуусах төгсөж байгаа болохоор бас их тэгжиж магадгүй тэ. За тэгээд намрын улирал төрсөн хүмүүс нь болохоор зэрэг өөрсдийнхөө мэдрэмжийг илүү ингээд хяндаг. Иргэн тойрондоо юу болж байгааг илүү ингээд өндөр түвшинд мэдэрдэг гэсэн үг. Өөрийгөө болон бусдыг ойлгох чадвар нь маш сайтай. Тийм хүмүүс байдаг юм байна. Тийм. Хорон ертөнд бас сонин шүү гэж ойлгоод те. Бусад хүмүүсийг бас хангалттай ойлгох хэмжээний төлөвшсөн байна гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр философи гэж байгаа нь бас яг номтой айгу холбогдож байгаа бах тий. Намар тэгтээ угаасаа нэг юм. Цаанаасаа л налгар тэгсэн мөртлөө нэг юм жоохон айцтай юм шиг тий. Яагаад айцтай вэ гэсэн чи өвөл ярьж байгаа гэсэн утгаараа бас юм айцтай юм шиг. Тэг санагддгүй юу? Ер нь улирал дондоос намар бол надад хамгийн депрессив нөлөөлдөг улирал. Тийм үү? Би ер нь яг 9 сар төхөөл 9 сар гараал эхлэнгүүд ингээд амар депрессив нэг юм сэтгэл готролт ингээд орчих гээд байдаг айгу сонио. Би тэрийг одоо сүүлийн 2 3 4 5 жил бараг мэдэрсэн. Нэрээ. Тэгээ ингээд 9 сар гараад ирэнгүүт навч унаад ирэнгүүт ингээд амар санагдаад амар ингээд уулгалтаал юу ч хиймээргүй амар ингээд сонсож байгаа дуунууд хүртэл ингээд амар сонио ороод над чи яагаад гэж гэж яагаад би астрологи тайлбарлая зөө. Наа чин нөгөө трансиж чартаар нар чин чиний 12 дугаар гэр дээр явж байгаа болохоор чи ингээд тийм депрессив болж байгаа гэсэн. Яс. Окей, ер нь тэгж мэдрэгддэг л дээ. Харин тийм. Тэгэл яг 10 сар гараал эхлэнгүүт арай дээрдээ. Тийм тэр чин ингээд 1-р гэр дээр ч байгаа. Тийм байх тийм.
Тэгээд шинэ жил болонгод бүр гоё болол. Тэгэл гайг болчихсон. Гэтэ яг тэр цаг үе бол бас л хэцүүсэн гэдэг чинь. Чамд тэгж нөлөөлдөг үйлрэл байна уу? Өвлөө. Тийм. Тэгээ өвөл хамгийн айгүй хэцүү дээ. 11 сараас эхлээл ер нь айгүй сэтгэл хөдлөл ингээл буурал ингээд нэг юм юунд ч хүсэл сонирхолгүй. Бүр нэг юм сонирн болчт юм ба. Чиний транзит өвөл 12 л ороод байна уу? Үгүй. 8 руу л ордог байна. Яа. 8 дугаар гэртээ. Дип. Харин тийм болохоор яг тийж байгаа. Тэгэхээр яг нөгөө транситаараа бас яг хүн болгоно өөр болохоор те яг зарим үйлрэлт нөгөө хүн илүү депрессив болох, зарим үйлрэлт илүү joyful болох те. Тийм байгаа байдал нь өөр юм уу? Зарим хүмүүс ч 11 сард өө өстой гоё юм гэж тэгдэг бол одоо би юм юу жишээлбэл өстой нэрээ гитсэн л байж байгаа. Манай найзууд, манай ойр тойрны хүмүүс бас нэг тиймэрдэг байхгүй. Хөө намар би яастай амар туртай шүү дээ. Намар бүр ингээд эхлэнгүүт бүр амар гоо санагдаад ингээд юу вэ? Би намар бүр амар депрессд шүү дээ. За тиймэрхүү юм бас болдог. Тэгэхээр та хэд бас ямар айл үйлэл жоохон депресс гэдэг энэ бичээрээ тэрийг эсрэгээр айл үйлэл таван гой байдаг вэ? Тэрийгээ бас бичээ. Ерөнхийдөө бол хүний гой байх үе одоо цаг үеийн 5 дугаар гэрэл юм уу та тий. Тэгэхээр минийх ч одоо арслангаа ордны үйлрэлт илүү гоё юм. Нэг годод. За намар ингэж болчлаа тий. За одоо өвөл рүү орё. Өвөл илүү бодолтойгоо нүүрт тулнаа. За эхлээд зүүн сөн байсан. Дараа нь хүн маань сэтгэл хөдлөлтөй болсон. Дараа нь хүн маань 5 мэдрхүүдгээр илүү удирдуулсан. За одоо болохоор зэрэг бодлоор удирдуулж байгаа гэсэн. Хамгийн сүүлд нь бодол орж ирж байгаа. За 12 сарын 21-ээс эхэлнэ. Нөгөө өвлийн төв хамгийн урт шүн. Тэрнээс эхэлдэг. Гэхдээ шүнүүд нь урт ч гэсэн нар гарах өдрийн хугацаа илүү уртсаж эхэлдэг гэсэн үг. Ингээд богино нэг минутаар ингээд уртсаад эхэлдэг шүү дээ. Тэгж байгаа л уртсаж эхэлж байгаа л 3 сарын 21-нд яг нөгөө өдөр шөнө тэнцэл. Тэгээ бүр ингээд уртсаал өдөр маань уртсаад байж байгаа л 6 сарын 21-нд яг макста тулаад буцаал ингээд буугаал 9 сарын 21-нд яг ингээд тэнцэл. Тэгэл буусаар яг 9 сарын 12 сарын 21-нд бүр тартагтаа тулаад тэгээд буцаад эхэлнэ гэсэн үг. Тартагтаа тулаад байна. Тийм тэгэхээр мэдээж шүн урт байхаар бас л өдөр бол маш богинохон өнгөрнө. Харин тэгдэг. Тэгэхээр гаднаасаа ер нь дэлхийн ертөнд маш өхмөл одоо хүүтэн харагдаж байгаа шүү дээ. Тэгтээ дотроо маш их өөрчлөгдөж байдаг ийм үйлрэл гэсэн үг. Ерөнхийдөө бол нэлийн юм хүлээлтийн маягтай байна. Тийм. Тэгэхээр энэ өвлийн үйлрэлт төрсэн ордод бол мэдээж ойлгомжтой матер хумбах загасууд орно гэсэн үг. Тийм. Загас яг жоохон хавралуу орчих сэтгэл төрүүлж магадгүй л дээ. Тэгтээ хавар маань хоньноос эхэлж байгаа болохоор ялцчгүй матер хумбах загас маань өвлийн ордод болж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань гаднаасаа ерөнхийдөө маш хөтөн хүндий харагддаг. Хөтөн хүндий мэдрэмж төрүүлдэг. Тэгтээ дотроо бол нэлийн ийм бодлоготой бодол эргэлтсэн тийм ордууд байдаг гэсэн үг. Тэгэхээр хүний амьдралын хувьд болохоор зэрэг 63-аас 84 насыг энэ гурван орд маань эзэлдэг гэсэн үг. За энэ үед болохоор зэрэг гэр бүлээ хүмүүжүүлэх, гэр бүлээрээ асруулах шаардлагатай болдог гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд хавар зун намрын үед улиралт ингээд тарьсан, ургасан тэр бүх зүйлүүдээ буцаага хүлээж авчиж байгаа шүү дээ. Тэнгүүд тэднэр маань эргүүлээд бид нарыг одоо ингээд асрах, тэтгэх шаардлага гарч ирж байгаа л гэсэн үг юм. За тэгээд ерөөдөө бол яг 63-аас 84 нас чинь яг хувь хүний хувьд болохоор зэрэг одоо физикал буюу биеийн хүчин айгүй ингээд сул болоод ирдэг. Тэгээд хувь хүн яг өөртөө илүү ингээд өөртөөгөө цаг хугацааг илүү их зарцуулж эхэлдэг. Дотроо ингэж юмаа бодож эхэлдэг. Тийм үе байхгүй. Ерөөд бол нэлээд ганцаардлын үе гэж би бас яг ойлгоод байдیں۔ Яг би ч нэг ямар 63 настай хүн бол биш.
биш шүү дээ тий. Гэхдээ ингээд юм уншаад юм ингээд сонсоод тахнаа ер нь ихэнх хүмүүсийг 63-аас эхлээл айгу ингээл ганцаардаж эхлээл, ганцаараа болж эхлээл. Ягаад л үр хүүхдүүд нь ингээд тустай гарцсан тий. Тэгээ хаяал ингээд эргэж очдөг. Тэгээд яг хөө хэрвээ үнэхээр азтай байх юм бол ингээд одоо хайрлсан, тэр дурсан, тэр хүнтэйгээ хоёулаа хамт ингээд хөтэлдэг байж магадгүй. Тэгээд хэрвээ ингээл тийм биш болвол тэгээд тухайн өмнө ганцаараа болоод дутгшоогоо болоод илүү тэгээд эхэлж байгаа болохоор бас яг нэлээд яг хөө депрессив байж магадгүй. Тийм ч болохоор би өвлийг депрессив гэж боддог юм. За тэгээд өвлийн улир төрсэн хүмүүсийн зан чанар гэвэл юмсыг илүү өргөн хүрээтэй хард юм байна. Жилийн бос үед төрсэн хүмүүсээс илүүтэйгээр уян хатан тэгээд ийм хүлээн зөвшөөрөх чадвар маш өндөртэй. Тэгээд мэдрэмж нь маш их хөгжсөн, оюун санааны төвшин ч гэсэн маш их юм хөгжсөн байдаг гэсэн. Тэгэхээр угаасаа тэр тэргүй 63 жил амьдарч ийн гэдэг чинь ер нь бол бүх зүйл ингэ хөгжсөн л байгаа гэсэн үг. Гэхдээ юу байхгүй байх вэ гэвэл физикал буюу нөгөө биеийн хүчил байхгүй, эрч хүчил байхгүй. Бас маш уран зоригтой, амбицтай байдал бол дагаад бас багсан шүү дээ тийм. Яг залуугийнх шиг тийм юм л байх, хэцүү байх гэж үзэж байна. Тийм. За тэгээд энэ үйлрэл төрсэн хүмүүс маань маш идэвхтэй тийм төсөөлөл, уран зөгнөлттэй амьдралаараа ер нь бол ялгардаг. Тэгэхээр бидний мэдчлэн заагас болон хумхол нэлийн фьючуристик, дээрээс нь маш тийм уран төсөөллийн өөр ертөнцийн тийм зүйлсийг бодож сэтгэдэг хүмүүс байдаг. Тэгэхээр амьдралаас илүү бас өөр юмыг бас сонирхож харж эхлэх үе юм уу да. Тийм. Тэгээд хумхыг бас мэдх юм бол мэдээч нэлийн нийгмийн холбогдлолтой гариг society тий. Тэгэхээр бас 63-аас 84 наснд илүү нийгмийн шүүмжлэлт байдалд илүү хандах ч юм уу тий. Тиймэрхүү бас илэрл байдаг. Энэ үед төрсэн хүмүүс илүү дэлхийн ертөнцийн тухай боддог гэсэн үг. За тэгээд эдгээр хүмүүс нэлээ хэм чимээгүй, дуугүй, дотгошоогоо тийм хүмүүс байдаг. Хомох хүртэл яг тэгдэг тий. Яг 3 орд маань гурлаа яг тийм байдаг. Уус төр эдийн засаг, шударга ёс зэрэг асуудлуудад тэдгээрт илүү сонирхдаг гэсэн үг. Яг илүү нийгмийг илүү сонирхож эхэлнэ гэсэн үг. Яг энэ үед. Угаасаа ер нь бодоод үзэхнээ бас яг нөгөө нас өндөр хүмүүсийн нөгөө нэг сонгол үг. Юу нэ аюу амир ихэд штэ. Тэр нь ч гэсэн яг энэтэй жоохон холбогдчих гихгүй. Тийм. За тэгэхээр 63-аас 84 насны хооронд өвөл болчихлоо штэ. Тэгэхээр энэ чинь 21 жил тутамд ингээ сайкл цикл өнгөрөөд явж байгаа штэ тий. Тэгэхээр 85-аас 106 насны хооронд байгаа хүмүүс яах юм бэ гэдэг ойлголт надад бодогдож байгаа хгүй. Тэнгүү дахиад бидий ч өвлөөс цаашаа ямар улирал байгаа ш мэдээж хаврал ирнэ. Тэгэхээр 85-аас 100 хэд насны хүмүүс илүү бас нөгөө нэг одоо миний харж байгаагаар дахин ингэж төрсөн мэт амар тийм сонин содон үзэлтэй тийм одоо бас хөгжүүл байдэн ш. Одоо жишээлбэл Японд хамгийн урт насаараа алдартай тийм нэг аралт ингээд 100 настай хөгжүүлнэ ингээл амар их хүчтэй дасгал хөдөлгөөн ингэж хийдэг ч юм уу тийм номноос уншиж ирсэн болохоор бас амьдралыг бас нөгөө нэг хоёр дахь амьдралаар ч юм уу шинээр төрж байгаа юм шиг харах ч юм уу тиймэрдүү юм байдаг байх гэж би бодож байна. Арай нэг өөр шин юм төрч үзээд ч юм уу хөгжилтэй байх гих зэрэг тиймэрдүү юм ордог хаа. Тэгээ айгүй сонирхолтой зүйл нь нөгөө Тэнгэрийн ван гариг маань 84 жил тутамд нэг удаа ингэж одоо тойрдог хөхгүй. Тэгэхээр яг Тэнгэрийн ван чинь нэг бол одоо нэг ортонд 7 жилийг зарцуулдаг гэсэн. Яг энэтэй адилхан. Сэндэн багаз бас. Тэгэхээр ингээд Тэнгэрийн ван буцаад ирчлээ. Тэнгүүд буцаж ирэхдээ дахиад ингээд шинээр эхэлж байгаа шүү дээ. Шинээр эхлэхдээ яг өмнө нь болсон яг үйлдэлүүд биш тэрнтэй адилхан үйлдэлүүд бас яг ингээд үзүүлж магадгүй бах тий. Бас яг хүн хөшөргөөр хөөгч болчдөг гэдэг идэв шүү дээ. Тэгэхээр бас яг илүү нөгөө нэг 85-аас хойш илүү нөгөө нэг буцаал хаврын үйлдэл шиг ингээд айгу хүүхдэрээ болоод эхэлждэг гэж магадгүй юм тий. Гинэн. Тийм бах тий. За яг тэгж л бодогдож байна дөө.
За тийм байна. За тэгэхээр ингээд миний бодож байгаа дүгнэлтээс гэх юм бол тухайн улиралд төрсэн хүн болгон өөр байгаа штэ. Одоо жишээлбэл чи хавар төрсэн, би 100 төрсэн гэд ингээд бодонгууд яг хаврын хүмүүсийг яалтчгүй амар юм цоглог. Тэгээ чоглог байдаг нь бол үнэн. Тэнгүүт миний 100 төрсэн миний сэтгэл болохоор би илүү яг амьдралт ингээд нэг юм ноцтой хандаа цааш тийм амьдралаа яах вэ гэж бодоод ч юм уу тэгдэг маань ер нь бас наалтаад ч юм шиг. Тэнгүүд бас ингээд өвлийн үлрэл төрсэн хүмүүсээ харахаар нэг бас л шал өөр ертөнцид явж идэх хүмүүс байдэн шүү дээ. Тэгэхээр ингээд бас үлрэл нөлөөлөх виз. Бас үлрэлтлийн онцлог болон астрологийн ордуудын хоорондын хавцалтаа нь ингээ хоорондоо айгу гоё төстэй таарж байгаа нь бас айгу сонирхолтой. Тэгэхээр юмс бол ингээд маш сонирхолтой ингэж хавцалтаж арга бэлэг шиг ингэж явдаг нэг сонирхолтой байдаг шүү. Тэгээ хавар бол намар чинь бас яг хүмүүсийн төс нь бас ингээ хөөрөд эхэлждэг гэдгээд байдаг шүү дээ. Юусэн яагаад идэв бас мэдэхгүй байна. За тэгээд юу ч гэсэн энэ номноос бид хоёр маань уншсан, судалсан зүйлээ та бүхэнд подкаст маягаар хүргэлээ. Тэгээ та бүхэн яг таарч гинүү, таарахгүй байна уу гэдгээ бас яг доор бичээрэй. Бид хоёр бас яг өөрсдөө сая дөрөв за энэ жоохон таарах юм байна, энэ жоохон таарахгүй юм шиг байна гэсэн тийм талаар бас яг хэллээ тий. Хөө энэ номыг бичсэн хүнийг ийм амар номыг бичсэн хүнийг нэг амартэй доош нь хийх гэдэг хайшаа зүгээр яг өөрсдөө зүгээр л жижигхэн үзэл бодлыг хэллээ. За тэгээд дараагийн дугаараар болохоор зэрэг маш сонирхолтой дугаар орох болно. Та бүхэн тэрийг бүр яг үзхийг, сонсхийг маш их хүсэж байна. Тэр нь болохоор зэрэг нөгөө декан гэж үүдэж шүү дээ. Ерхэд бол баг деканы тухай ярина л гэсэн үг. Гэхдээ декан дотроо маш их олон нууцтай, сонирхолтой, итгмээргүй зүйлсүүдийг ярих болно. Тэгээд дараагийн дугаартаа уулзцгаая. Тэр хүртэл түр баяртай. Хүлээжсэн сонсогчдоо маш их баярлалаа. Бид хоёр X иргэн ирж бай мэт ретрогейр дээр иргэн ирлээ. За. Тийм бай. Дараа уулзцгаая. Баяртай.